За баярлалаа. 12 оны төсвийн төслийг дагаж гарч байгаа хуулиудтай холбоотой дараах асуултуудыг асууя. Ер нь төсвийн хууль хэлцэх болгонд даатврын хуулиудад өөрчлөлт ордог ийм хандлага яваад байна л да. Тэгэхээр Монгол улсын тухайд бол аль хэдийн нөгөө голланд өвчин гэдэг юмруу явж чад байна. Энэ яаж юм гэхээр төсөв асрагт хэлж байгаа орлогоосоо зарлага нь 11 онд жишээлбэл 10% давсан ийм байдалтай. Тэгээд төсөвт хэлэхээр инфляц нэмэгдэх болдог. Монгол банк бодлогынхаа хөвөг нэмэгддэг, нэмэгдүүлдэг. Аж ахуйн ашигт малтомлын салбараас бусад салбарт ажиллаж байгаа аж ахуйн нэгжүүд нь тэр өндөр хүүтэй зээлийн хөвгөр ажиллах үйл ажиллагаа явах боломжтой болдог ийм хандлагатай байна л да. Тэгээд энэ төсвийн тухай хууль оруулж ирэх болгондоо энэ даатврын ачааллыг нэмэгдүүлэх ийм хуулийн төсөл оруулж ирээд байдаг нь зөв юм уу, буруу юм уу гэдгийг нэгдүгээр асуух гэсэн юм аа. Хоёрдугаарт нь энэ аж ахуйн нэгжийн орлогын албан татвартай холбоотой хуулийн төсөл орж ирсэн байна. Энэ дээр манай лицензийг эзэмшиж байгаа компаниуд олон улсын хөрөнгөний зах зээл дээр хувьцаа зарж асар их хэмжээний орлого олж байгаа. Жишээлбэл Аймхов Майнз гэж компани хувьцааныхаа 49.5%-ийг 3.6 тэрбум доллараар зарсан байгаа. Энэ компани үнэлгээнд бол Монгол улсын оюутлогын оддын баялагтай бол 70% нь холбоотой байгаа. Тэгэхээр энэ Монголын баялагийг үнэлүүлээд хувьцаа зарж байгаа энэ хувьцааны орлогоос доторх энэ асуудлыг ер нь яаж зохицуулсан байх юм бэ? Баяр зөвхөн би чухал асуудал асууж байгаа шүү дээ. Нөгөө талаас нөгөө Монголын хөрөнгөний бирж дээр энэ стратегийн ордууд Монголын ашигт томлыг ашиглаж байгаа аж ахуйн нэгжүүд 10% үн цаарсаа гаргах хэвээр энэ асуудал яаж байгаа юм бэ гэж хамгийн гол нь Монголын ашигт томлоор компани үнэлүүлээд тэгээ хувьцаа зарж байгаа ашиг олж байгаа компаниуд Монгол татвар төлөхгүй байна. Энийг яаж зохицуулах юм бэ гэдэг нэг юм асуулт байна. За дараагийн 3 дахь асуулт нь бол төсвийн төсөл дээр харж байхад нөөцний үнэийг бол нэг 47-оос 132 долларын хооронд үнэлсэн байна лээ. Гэхдээ засгийн газар нэг хуулийн төсөл санаачлаад буцаагаад татцсан байгаа. За өнгөрсөн жилийн тухайд бол нэг 62 долларын дундчтай гэсэн ийм мэдээлэл гараад байгаа. Тэгээд энэ дөрөв чаталсан үн чинь яаж хэрэгжих юм бэ? Хамгийн гол нь саяны оруулж ирсэн татварч нь бол бодлогын хувь зөв бодлого байсан юм биш үү? Яагаад тэгэхээр түүхийгээр нь хямдхан зөөж гаргах Монголын ашигт малтомлыг ийм чиглэл рүү яваад байна л да. Жишээлбэл хятад улсад импортлж байгаа хэмжээгээр бол Монгол улс хоёрч явж байгаа шиг байна. Австралиг урдаа орхичлаа гэсэн ийм мэдээлэл гарч байгаа. За босруулаагүйгээр нь гаргаж байгаа. Тийм учраас үн хямдхан байдаг. Жишээлбэл Австралийн 2011 онд хятад импортлсон когсч нөөцний үн 182 доллартай байна шүү дээ. Тэгээд энэ датварч нь ер нь зөв байсан юм биш үү? За тэр ус нэмэгдэх нөөцийн төлбөр оролттой холбоотой харж үзэж байгаа улсын их хурлын гишүүд энэ чинь санаатлуул яасан юм бэ? Төвгийгээр нэгээд хямдхан зөөгөө дуусгаж болохгүй юм л да. Тэгэхээр таны төсвийн тухай хууль суулгасан тэр дөрвөн шаталтай үн чинь хэрэгжих боломж. За баяр зөвхөн хариулъя. Ялангуяа тэр Монголын баялагаар компанийнхаа өртгийг нэмэгдүүлчихэд хувьцаа зард ашиг болоод тэр нь эргээд манад хөрөнгө оруулалт орсон юм байхгүй. Тэгээд энэ шээ татвар төлдгөө энэ талын асуудал их олон жил яригдж байгаа шүү дээ. Энэ дээр ер нь бид ямар бодлого гаргах хэрэгтэй юм бэ? Энэ удаа бол бид нэр гав гишүүний асуулт нэруулъя. За энэ удаа бол бид нэр энэ татврын гав гишүүний асуулт байхгүй. Энэ тодруулалт. Би энэ гав гишүүний асуулт нэруулж. Энэ удаа бол татврын хуулийн дээр бид нар бас авч чаддгүй, хамруулж чаддгүй байсан тэр зохицуулалтаа нэмж оруулж ирж байгаа. Одоо манай татврын хуулиар болохоор эсвэл Монгол улсад, эсвэл Монгол улсын нутаг дэвсгэр дээр гэсэн ийм үгээр байгаа учраас ихэнх ажил бараа үйлчлэгээ одоо бол нөгөө дэлхий бол
үнэхээр одоо хатгаа болсон учраас ихэнх ажил гадаад тэгдэд Монголд компани бүртгэх ямар ч шаардлагагүй болчихдог. Тийм учраас тэр Монголын гаралтай их усүр дээр баялаг бүтээгээд тэгээд татвар төлөхгүй байгаа учраас бид нар бол Монгол улсаас их усүртэй орлого гэдэг шинэ нэр томьёог татварын хуулинд оруулж ирж байгаа. Бүгдийг багтаагаад. Хуучин бол манайх нөгөө хүнээрээ юм аж ахуйн нэгжээрээ бүртгэлээрээ хөөцдөг байсныг ийм болгож байгаа гол зохицуулалт орж ирж байгаа. Хувьцаагаа арилжиж байгаа Монголд бүртгэлтэй байгаа компани хувьцаагаа арилжиж байгаа бол орлогын албан татвар бол төлж байгаа. Гавын гишүүний дэвшүүлж тавиад байгаа нэг асуудал нь болохоор зэрэг охин компани Монголд бүртгэлтэй, толгой компани нь болохоор гадаадын хөрөнгийн биржээр бүртгэлтэй. Гэхдээ Монголд байгаа тэр охин компани акцаар дамжаад хувьцааны үн өсөж байгаа нөхцөлд бол тэр хувьцааны борлуулалтын дээр бол бид нар хувь хүн өөрөө Монголд бүртгэлгүй байх юм бол авч чадахгүй байгаа ийм зохицуулт байгаа. Тэгээ энэ дээр бол нэмэлт зохицуулт хэрэгтэй. Ер нь бол хувьцааны үн өсөөд тухайн компани зах зээлийн үнэлгээ тогтож байгаа асуудал бол 100% тэнцээ зарагдаж гин гэж ойлгож болохгүй. Яг наана байгаа хүн өөрөө хаана бүртгэлтэй байжгаад зарсан орлогоосоо бол эсвэл тухайн бүртгэлтэй орондоо эсвэл Монгол аль нэгэн газараа бол татвар төлж байгаа. Тэгээ энэ орлогоос болохоор зэрэг давхар татварын гэрээгээр бас зохицуулагдаад аль нэг талдаа татвар төлж байгаа ийм зохицуултууд байгаа. Тэгээ энэ удаагийн энэ аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулинд орж байгаа өөрчлөлт бол өмнө бидний авч чаддаг байсан хүрээгээ дахиад хилж байгаа. Гавын гишүүний хэлээд байгаа нь дахиад одоо хоёр улсын хоорондох гэрээгээр зохицуулагдаад байгаа харьцааг Монголын талд илүү давмгал сэдвээр зохицуулах болцоо байна уу гэсэн ийм асуудлыг тавьж гинэ гэж ингэж ойлгож байна. За хоёрдугаар асуудлын хувьд бол стратегийн орд газруудын 10% хувьцаа бол Монголын хөрөнгийн биржээр зарагдах ёстой. Тийм хөвөлтэй. Тэхийн тулд бол бид нар яг стратегийн орд газруудын хувьцаа нь одоо хаана зарагдж байна тийм ээ? Хонконгийн биржээр, Лондонгийн биржээр, Нью-Йоркийн, Торонтогийн биржээр зарагдж байгаа. Яг тэр хууль эрх зүйн орчин Монголын хөрөнгийн бирж бас өөрөө хангасан байх ёстой. Тэгжээш нөгөө яг ижил үнээр, ижил нөхцлөөр ингээд зарагдах энэ одоо dual list гэж ярьдаг ш хоёулын зэрэг гаргахтмаа энэ нөхцлөө хангаж гаргах ёстой. Тэр үднээсээ бид нар Монголын хөрөнгийн биржийг бол энэ Хонконг Лондонгийн хөрөнгийн биржээр менежментийг хийгээд энд нь хөрөнгийг гаргаад ингээд явж байгаа. Тэгээд богино хугацаанд бид нар бол бас Хонконг, Лондон, Торонто голгол энэ хөрөнгийн биржээр арилжахын болцоог нь бол хангах нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа. Энэ дээр бол цаг хугацаа шаардлагатай байгаа гэдгийг хэлсэн. За энэ удаа бол бид нар нүүрсийг боловсруулалтаас нь шалтгаалаад нүүрсний татвар тогтоох үнийг бол 4 ангилсан байгаа. Тэгээд өмнө нь бид нар бол яг энэ засгийн газрын тогтоолоор батлаад яг тодорхой вебсайтуудын үн тэгээд биржүүдийн дундаж үнээр үнэлж гаргадаг аргачлалтай. Энэ аргачлалыг бол манай эрдэс соёлын эрчим хүчний яам бол гаргадаг. Яг энэ дээр суурлаад бид нар бол үнэ авдаг, татвар авдаг. Тэгээд түрүүн бас Гамбын гишүүн асуугаад байсан. Энчэнэ татвараа төлцөн ирнэ. Гаргаж байгаа гэрээ тэр татвар тавьж байгаа үнээс доогуур байгаад байгаа ийм нөхцөл байгаа юм биш үү. Тэгээ энэтэй холбогдуулаад өчтөрийн засгийн газрын урал дээр ерөөсөө экспортод гарч байгаа бүх бүтээгдэхүүний үнэн дээр засгийн газар хяналт хийж шалгалт ажлыг гаргаад. За тэр нь бол яа гэж байгаа юм гэхээр цаадлын компанитай байгуулсан гэрээ манай татвар авж байгаа үн за тэгээд дэлхийн зах зээлийн үннийг яг компаниар нь гаргахыг гэж байгаа. Тэгээд энэ судалгаа хийгээд яг үнэхээр бодтойгоор одоо борлуулалтаа хийж гин үү эсвэл одоо хууль зөрчиж хэлийн гадаад трейдер компанид ашиг хийж гин үү татвар авч чадж гин үү дэлхийн зах зээлийн үн рүү яагаад ойртохгүй нөхцөл шалтгаануудыг гаргая гэсэн ийм зорилттой ажиллаж байгаа гэдгийг хэлсэн. За засгийн газрын татаж авсан нүүрсний болон төмрийн өдрийн экспортын татварын хувьд бол гишүүд санаачлал яасан бэ гэдэг ийм асуудал байна.
Тэгэхээр бодлогын хувьд бол бид нар нэлээд өргөн хүрээнд яригадаад нийт аж ахуйн нэгж орлогын олон нийтийн байгууллагуудаа ярилцсан өслийн үнцээр бол татсан. Тэгэхээр бодлогын энэ өөрчлөлтөн дээр бол улсын их хурлч, засгийн газарч нэгдвэл байр суурьтай байвал зүйтэй гэж бид нар бол үзэж байгаа. Татврынхаа орчин талаасаа бол бид нар өсөн нэмэгдэх татварыг гаргахад бол 2 жил гаруй хилцсэн энэ татврыг. Тэгээд уул уурхай ашиглалтын чиглэлийн бүх олон нийтийн байгууллагуудтай бол урт удаан хугацааны хилцээр хийсэн. Улсын их хурлын гишүүдчсэн дотроо санал зөвлөдөөд энэ бас нэлээд удаан хилцэгдсэн. Тэгээд бидний ерөнхий өгсөн одоо байр суурь гэх юм бол цаашдаа бол ашигт малтмлынхаа орчныг бол харьцангуй доктортой ойлгоно гэсэн энэ зорилтыг бол тавьсан байсантай бол шууд холбоотой. Тэгээд энэтэй холбогдуулаад нэлээд их сөрөг үр дагаврууд гарах гэдэгс учраас энийг бол татсан байгаа. Тэгэхээр улсын их хурлын гишүүд одоо санаачлах шаардлагагүй болов гэсэн ийм зүйлийг хэлэх гэсэн юм аа. За баярлалаа. Гардгуугийн баяр сайхан гишүүний урилгаар өнөөдөр Чингэлтэй дүүргийн иргэдийн төлөөлөл төрийн ордон улсын их хурлын чуулганы нэгдсэн хуралдааны байдалтай танилцж байгаа байна. Та бүхэнд гишүүдийнхаа нэрийн өмнөөс аз жаргал хамгийн сайхан бүхнийг хүсье өрөөё. Тав гишүүн тодруулъя гэсэн үү? За, тодруулъя. За баярлалаа. Тэгэхээр аж ахуйн нэгжийн орлогын албан татварт орж байгаа өөрчлөлтөөр бол зөвхөн би ганцхан шийд татъя л да. Олон улсын хөрөнгөний зах зээл дээр Монголын агаал эцэзийг эзэмшиж байгаа Аймхо Майнц компани бол 49.5%-ийг Рио Тинто компанид 3.6 тэрбум доллараар зарцсан байгаа. Энийг л хүн болгон мэдж байгаа. Тэгээд энэ компани үнэлгээний нэг 70 орчим хувь нь Монголын оюутлогын ордтой холбоотой байгаа. Тэгэхээр эндээс бол татвар авах боломжгүй байгаа юм байна гэдгийг бол ойлголоо. Энэ зөв, энийг ер нь бол хурдан зохицуулахгүй бол газар дор байгаа ашигт болтол байна. Аль хэдийн үн цаас болоод гадны хувьцаа эзэмшигчдийн баялаг болчихвол ийм руу явж гин л да. Тэгэхээр энэ дээр бусд орнууд ашигт болтолтой мөрчлөөсөө хөгжсөн орнууд энэ замаар ороод зөв шийдээд ирсэн юм байлээ. Тэгээ судалж их хугацаа алдмаар яагаад сөрөгш асууя? Овё санал гэж бодлоо. За баяр зүгцээд сөрөгшийн төрүүлж байгаа. За гавь гишүүний энэ дэвшүүлээд байгаа асуудал бол ер нь бол дэлхийн нийтийн хэмжээнд ч гэсэн шинэ асуудал юм. Бид нар нөгөө татварын экспортуудыг ингээ хоёр юмар өөрсөн баггүй, хоёр асуудал. Нэг нь болохоор манай алтан гэрэл гишүүнээ байнга тавиад байдаг нөгөө нефт бүтээгдэхүүн гэрээг яаж ингээд аль аль талдаа ашигтай зөв байлгах вэ? Өмнөх гэрээг бид нар шинжлэх гээд байгаа учраас зориуд энэ чиглэлээр экспортууд. Дараагийнх нь болохоор яг таны дэвшүүлээд байгаа асуудлыг тавихлаар манай ашигт малтмлын хуулийн дээр байгаа заалт өөрөө бас яг тодорхой хэмжээгээр бол сатаа болгодог. Лиценз эзэмшдэг компанитанд бид нэр хөрөнгө оруулалтын гэрээнүүд хийж зохицуулалттай учраас ихэнх улс орнууд толгой компаниар биш охин компани оголоод охин компани дандаа офшор зон дээр бүртгүүлчихэд тэрнгүүрээ авчиад байгаа учраас шууд тухайн компани дээр харилцаа хийхэд бол боломжгүй. Дараа нь хувьцаагаа зарж ашиг олж байгаа иргэн нь өөрөө хаана бүртгэлтэй байна. Хувьцааг бол ингээ замбраагүй захаар юугаар биржэд намжуулаад авчиж байгаа учраас иргэн бол орлого орж байгаа нөхцөлтөө өөрийнхөө амьдарч байгаа нутаг дээр бол төлчөд байгаа байхгүй. Тэр нь Монголд орж ирэхгүй болох. Тэгэхээр ер нь ийм асуудал бол энэ хөгжиж байгаа орнууд хөгжсөн орнд ч гэсэн гараад байгаа юм. Тийм учраас үнэхээр тэр ашигт малтмлын одоо нөөц буюу ассет нь хаана байна гэдгээс шалтгаалж байгаа тэр улс орн тодорхой хэмжээний хэрвээ хувь хүний орлогын албан дотор төлж байгаа ч гэсэн хувьцааныхаа ашигаар заавал тухайн орнд тодорхой хувь нь очиж явах ийм зохицуулалт дээр бүр дэлхийн нийтээр судалгаа хийдэг. Тэгээ энд нь бол Монгол оролцоод энэ дээр гаргалгаа гаргаж өгч гэсэн ийм хоёр асуудлыг бид захиалга өгөөд явж байгаа. За баярлалаа.